Намайг Бүрвживийн ган долгороо гэдэг. Ганабел институтийн үүсгэн байгуулагч. За тэгээ номын зохиолч, хүний нөөцийн зөвлөх, амжилтын коуч ийм ажил мэргэжлэр ажилладаг. За ном унсан түүхэл анх 20 жилийн өмнө уншиж эхэлсэн. Тэгээд ингээд тулгараад байгаа асуудлаа хайгаад шийдлийг хайж явж байгаа ном анх уншчихлаа. Тэгээд хувийн хөгжил, бизнес, менежмент, уран зохиол гэдэг ийм олон төрлөөр уншсан. Одоо тэгээд түүнээс хойш нэг 400 гаруй ном уншсан байна. Тэгээд номоо нэг уншичаад унсан чагсаалт гаргасан чагсаалт ер нь унсан болгоно хэдэн сарын хэдэнд унсан байгаад тэмдэглээ авчтай. Тэгээд ном болгоноос яг өөрийнхөө амьдралд хэрэгжүүлэх тийм 3 санаа дандаа бичиж явдаг байсан. Тэгээ юуны төлөө бид нар цаг хугацаагаа зориулж ном уншиж байгаа байлээ. Тэр зориулсан цаг хугацаагаа үнцэнтэй болгохын тулд дандаа ийм амьдралдаа хэрэгжүүлэх 3 зүйлийг хийдэг байсан. Тэгэхээр номны ер нь шүүсээ шахаж уншиж амьдралдаа хэрэгжүүлдэг ийм одоо дадалтай. Сүүлд унсан номнуудаас санал болгож байгаа. Тэгээ хүний амьдралд одоо 20-од нас, 30, 40-од наснуудад ингээд яг тэр тухайн үед нь ингээд амьдралыг маань өөрчилсөн олон сайхан номнууд байгаа. Тэгэхээр яг сүүлийн одоо хэдэн жилийн хугацаанд унсан номнуудаас онцгойлон 3 ном авчирлаа. За одоо хамгийн эхний санал болгох ном бол энэ How to Invest буюу хэрхэн хөрөнгө оруулалт хийх вэ гэдэг энэ ном байгаа. За энэ номын одоо яагаад би энэ номыг уншсан бэ гэхээр хөрөнгө оруулагч болохын тулд би яг юу хийх ёстой юм болоо гэдэг нь эрэл хайвал хийж агаад тэгээд ном уншдаг. Тэгээ номоо бол би зүгээр ч нэг за энэ дэж хүм үгүй мүү гэж сонгодгоо. Яг зорилготойгоо үеч номоо сонгодог. Тэгээд хөрөнгө оруулагч болно гэдэг зорилго тавиад тэгээд хөрөнгө оруулалттай холбоотой олон номнуудыг бүгднийг нь уншсан. Тэгээд энэ ном бол мэргэжлийн хөрөнгө оруулагч болох тусалсан гайхамшигтай. Тэгээд орчуулга их сайтай юм ном. За би тэгээд энэ номыг уншаад надад ямар одоо амьдралд өөрчлөлт гарсан бэ гэхээр манай Монгол бол хөрөнгө оруулалтын зах зээл дөнгөж эхэлж байгаа юм байна. Бид нар ерөөсөө оройтоогүй юм байна. Хөрөнгө оруулалтын маш олон төрлүүд байдаг юм байна. За тэгээ хөрөнгө оруулагч болохын тулд сэтгэлийн хаттай байх хэрэгтэй юм байна. Юмыг ингээд богино хугацаанд одоо мөнгө олж ингээ яарч мөнгө олохын төлөө явах биш. Чи урт хугацааны тоглоом юм байна. 10, 20, 30 жилийн дараа би санхүүгийн эрхчлэлд хүрэхин тулд би одоо яг юу хийх вэ гэдэг ийм нөгөө талаас нь уншихад надад маш их ухаалаг өгсөн. Тэгээ би бол хөрөнгө оруулагч болоход оройтгүй юм байна. За дээрэс нь хөрөнгө оруулалт хийх олон аргууд байдаг юм байна. Тэгээд энэ номыг уншиж байгаа хөрөнгө оруулалтын хэд хэдэн одоо аргуудыг амьдрал дээр туршиж үтсэн. За хувьцаа, бонд, компани давуу эрхийн хувьцаа гэд энэ олон үйл хөдлөх хөрөнгө гэд олон одоо зүйлүүдэд хөрөнгө оруулалт хийж эхлээд үр шимээ хүртэж байгаа. За тэгэхээр би энэ номыг ямар хүн санал болгохыг хүсэж байгаа вэ гэхээр хүн бол нөгөө хөрөнгө оруулагч гэхээр заавал юм мөнгөтэй хүн хөрөнгө оруулалт хийдэг гэж ойлгоод байдаг үгүй. Хөрөнгө оруулагч сэтгэлгээтэй болцсон хойно мөнгийг бүтээж болдог. Яг нөгөө би ямар мөнгө тарьдим үү гэж хүмүүс яриад байдаг гэдэг. Манай ээж аав бол яг наан хүүхэд байхад би мөнгө тарьдгүй штэ гэж хэлдэг гэсэн байхгүй. Тэгсэн чинь яг одоо өнөө цагт бол мөнгийг ургуулж тарьж болдог юм байна. Тэгээ ургуулж тарьж үр шимийг хүртдэг. Одоо жимсээр бол үр шимийг хүртдэг. Тэг яг ижлэхэн мөнгийг сайн удирдах юм бол үр шимийг хүртдэг юм байна гэдгийг одоо ойлгож ухаарч авсан. Тэгээд үйлдэлүүд хийгээд одоо бол би өөрийгөө бол мэргэжлийн хөрөнгө оруулагч гэж хэлж чадна. Тэгээд тэр одоо чадварт хүрэхэд тусалсан ном бол энэ ном байгаа. Тэгэхээр энэ номыг бол хөрөнгө оруулагч болох сонирхолтой ямар одоо чиглэлээр хөрөнгө оруулалт хийх сонирхолтой хүмүүст зориулсан ном. Тэгэхээр энэ номыг санал болгож байна. За хоёр дахь ном бол Тогтун байх нь гол түлхүүр гэдэг ийм нэртэй ном байгаа. За энэ бас орчуулга маш сайтай ном. Тэгээ бас бестселлер номнуудын нэг. За тэгээ энэ номыг яагаад бас унших болсон шалтгаан бэ гэхээр өөрийнхөө дотоод сэтгэлээ ойлгох, тэр сэтгэлийн одоо сэтгэл хөдлөлөө удирдах сурах зорилготойгоор ном хайж явж байгаад энэ номыг олсон. За энэ ном миний одоо амьдралд ямар өөрчлөлтийг өгсөн бэ гэхээр хүн ингээл сэтгэл санаа ингээд дандаа хэлбэлцэж яадаг те ингээл сайхан юм бодонгууд л гоё юм одоо амжилттай юм бүтэнгүүтэл тэрүүнд нь баясаал улам ингээл догдлол эсвэл өвшөө дандаа юм гоё баяр түл явдал болоосаа гэд ингээд шунаад байдаг. Гэтэл таагүй зүйл болоод ирэнгүүт нь одоо тэ стрессдэг, уур хүрдэг ч юм уу, бачимддаг ч юм уу ингээд бас ингээд сэтгэл санааны долиулсалт үүсдэг байхгүй. Гэтэл амьдрал бол таагүй зүйлд одоо тийм ээ уурлаж хийлгэнэхгүй таатай зүйлд одоо тийм ээ ингээд юм
хит их баясаа шунан дурлахгүй одоо сэтгэлийн ийм хатамж бий болгоход тусалсан ном бол энэ ном. Тэгээ тогтун хүн байна гэдэг бол тий англиар бол stillness гэсэн юм утгатай байгаа. Тэгэхээр ямар ч юм хөөрөөд эсвэл хит доош ороод ах байхгүй сэтгэлийн амраа амгалан тогтун сэтгэлийг байхад нь болоход нь тусалдаг юм ном. За тэгээд энэ ном миний амьдралд бол ингээм юм тогтун байх ямар чухал байдгийг ойлгуулад амьдрал дээр өөрчлөлт хийхэд тусалсан. За тэгээд энэ номыг уншичаад бас өөрийнхөө олон давуу талуудыг олж харсан. Тэгэд энэ тогтун байхад бол бичиж тэмдэглэх хэрэгтэй. Өөртөө чөлөө цаг гаргаад доторлуугаа амьдрах хэрэгтэй гэдэг ийм зөвлөгөөнүүд байдаг. Тэгээд тэр зөвлөгөөнүүд ингээ уншихаар миний хийдэг зүйлүүд байгаа юм биш тэгээд. Тэгэхээр би бас нэг өөртөө ажилдаг зүйл нь ихээр өөрийнхөө тэр сэтгэлд ингээд хэлбэлцээд байгаа тэрийг ажиглаж бичээд тэрнээсээ эргцүүлэн бодож ухаарлаа авдаг байхгүй. Тэгээ энэ нь бол энэ арга аргачлал бол бас энэ номон дээр бол зөвлөсөн байлээ. Тэгэхээр энэ номыг уншаад одоо зарим хүмүүс өөрийнхөө давуу талыг харах байх, зарим хүмүүс сул талыг харах байх. Тэгээд энэ ном яагаад би бас энэ номыг уншаасаа гэж зөвлөж байгаа вэ гэхээр бид нар орчин үед бол асар их мэдээллийн одоо давлгаанд орцсон, шумбаад орцсон. Тэгэд мэдээлэлс хит хамааралтай болохоос гадна тэр олон сая мэдээллүүдээс аль нь надад хэрэгтэй юм бэ гэдгийг сонгож одоо олж харахад туслахад энэ ном их туслана. Тэгээд юм альва одоо амьдрал дээр баяр ёслолтой зүйл гарна, зовлон гарна. Тэр олон зүйлүүдээс ингээд хямраад эсвэл хит ингээд тэ долгисоод байхгүйгээр амраа амгалан бий болоход тусалдаг ийм ном байгаа. Тэгэхээр өөрийнхөө сэтгэлийн амраа амгалан мэдрахийг хүсэж байгаа бол за стрессээ удирдах сурахыг хүсэж байгаа бол өөртөө ажиллахыг хүсэж байгаа бол энэ ном үнэхээр тохирох ном шүү. За 3 дахь ном бол цагаа удирдах, амьдралаа удирдах гэдэг номыг санал болгож байна. За сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд хувийн хөгжлийн чиглэлээр сургалт өгдөг, зөвлөгөө өгдөг. За тэгээд сүүлийн 15 жилийн хугацаанд хувь хүмүүст коучлж яхад бол яг амьдралаас үүдэж гаргаж хүмүүсийн тэр зам манай монголчууд юм цаг хугацааны үн цэнийг нэг сайн ойлгодог юм байна. Тэгээд хөгшөрөхгүй юм шиг залуу насаа үр дүнгүй өнгөрөөдөг тий. Гэтэл энэ цаг хугацаа гэдэг юм тухайн хүний маш том хөрөнгө болох үс нөөц байгаа байхгүй. Тэгэхээр тэр одоо нөөцийг яаж бид нар баялаг хөрөнгө болох вэ гэхээр ерөөсөө зорилготойгоо уйж цаг хугацаанд харан байж цаг хугацаагаа зүй юм руу ингээд урсгаж чадах юм бол энэ гайхамшигтай хөрөнгө болно. А нөгөө талаараа би тэгэл залуу юм чи маргааш хийндэ нөгөөдөр хийндэ гэж бодож итэл нэг мэтгэл цаг хугацаа харуулсан сум шиг өнгөрч идэг. Тэгээ зарим хүмүүс ингэж ярьдэн штэ. Жаг нас яваад ирэнгүүт би 10 насаар залуу байсан бол өөрөөр амьдрах байсан гэдэг ингээ харуулсал тэндэг те. Энэ юу илэрхийлж байна гэхээр тэр залуу байх үедээ, тэр дундаж нас байх үедээ тухайн цаг хугацаа бүгд үнцэнтэй байдаг. Цаг хугацаа гэдэг бол маш үнцэнтэй баялаг болох үс нөөцөө зөв ашиглаасаа гэдэг чин сэтгэлийн одоо дуудлагаар энэ номыг бичсэн байгаа. За тэгээд энэ ном бол олон жилийн туршлага мэдлэг тэгээд бас яг цагийн менежментийн чиглэлийн маш олон номнуудыг уншсан. Олон мянган хүмүүст цагийн менежментийн сургалт өглөө, олон зуун хүмүүсийг коучлж яхад тэр хүмүүст амьдралд нь маш их ухаарл өгсөн одоо сургалт байсан. Тэгээд би тэр сургалтаа өгсөн мэдлэг нөөх авгаа ном болгосон байгаа. Тэгээд та нар хэрвээ анзаарч ивэл яагаад цагаа удирдвал амьдралаа удирдваа гэж байгаа гэхээр та цагаа л удирдаа сурчих юм бол амьдрал өөр аяндаа удирдагдана. Яагаад гэх юм бол бид нэр төрөөд өөхөх хугацаанд биднийг одоо ингээд он толоор нь харах юм бол яг тэр амьдрсан цаг хугацаа бидний амьдрал واخгүй. Тэгэхээр бид нар тэр амьдрал гэдэг цаг хугацаа ч өөрөө амьдрал واخгүй. Тэгэхээр яг энэ цаг хугацаагаа ингээд 100% байгаа газараа 100% байж чаддаг. Цаг хугацаагаа тултал нь ашигладаг. Тэгээд нөгөө өнгөрсөн эргээд харахаар би залуу настай үнэхээр үр дүнтэй өнгөрөөсөн шүү. Би дундч настайдаа бүх юмаа хийж бүтээж чадсан шүү гэдэг бахархал дүүрэн амьдрахад цагаа л удирдах сурчмаар байна. Тэгэхээр энэ номыг уншсан хүн бол цаг хугацааны үн цэнийг бүр тултал ойлгоно гэсэн. Ясмахандаа шингэлээ ойлгоод эхэлнэ. Тэгээд за ойлгочлоо одоо дараа нь яах вэ гэхээр за одоо тэгвэл би энэ цаг хугацаагаа юунд зориулах вэ? Тэг ингээ юунд зориулах вэ гэхээр нөгөө амьдралынхаа үнэт зүйл суулгах те гэр бүл, амжилт ч гэдэм үү, санхүүгийн эрх чөлөө ч гэдэм үү. Тэг юунд зорих гээд байгаа тэр зорилго руугаа чиглүүлнэ гэсэн.
Тэгээд чиглүүлэхийн тулд цаг төлөвлөх аргуудыг судлах хэрэгтэй болдог. Тэгэхээр цаг төлөвлөлтийн аргууд бас энэ номон дээр заасан байгаа. Тэгээд хүн өөрт нь ингээд ямар арга тохирох вэ гэдгийг тэр хүн өөрөө мэдэрдэг байхгүй. Паритогийн арга тохирох юм уу? Хаж аргачлал тохирох юм уу, тийм ээ? Эсвэл одоо Стивен Кавигийн 4 хуваагаад цагаа төлөвлөлт юм уу гэдэг ийм аргууд байгаа. Гэхдээ тэр олон аргуудын заахаас гадна Монгол хүний сэтгэлгээнд тохирсон арга гэж байдаг. Манай монголчуудын сэтгэлгээ нэг юм. Юмыг том зургаар нь хардаг, ерөнхийд нь хардаг. Гэхдээ наривчилдаг. Нөгөө ийм үг өгдөн шүү дээ. Томорхон тодорхой, баяжхан баараагүй гэл нэг том яриад том сэтгэдэг хэрнээ яг тэрийг жижиглэн хуваагаад ажил болгоод өнөөдөртөө хийх ёстой ажил болгож хувирахтаа манай монголчууд аюу таараа байхгүй. Тэгэхээр яг тэр сэтгэлгээнд нь тохирсон арга аргачлалыг зохиосон. Тэгэхээр тэр арга аргачлалыг ингээд амьдралтаа хэрэгжүүлээд үзэх юм бол хүн харамсахгүйгээр аж аргалтайгаар сайхан амьдрах бүрэн боломжтой. За тэгээд цагаа төлөвлөх гэжээл тэр цэмо одоо гэр бүлийн гишүүд, ээж аав, ээж нар бол маш их юмыг амжуулах хэрэгтэй болдог те. Амьдралдаа одоо гэр бүлдээ нөхөртөө өр хүүхдүүдтэй бас өөртөө цаг гаргамаар байдаг. Маш олон юмнуудыг хийх ёстой байгаад байдаг. Тэр болгоныг жонглордож хийхийн тулд цагаа зөв юм руу урсгах тэр арга аргачлалыг бас энэ заасан байна. Тэгээд зөвхөн өөрөө хийх биш хүнээр бас ажил хийлгүүлж болно гэсэн үг байхгүй тий. Одоо жишээлбэл үр хүүхдүүдэд нь бас хөөрхөн том болсон байгаа бол ажлуудаа хуваарлаад хүүхдүүдэд тус бүрт нь ажлыг ингээ хуваарлаад өгөх юм бол ээж хүний ажлын ээж хүний цаг хэмнэгдэх гэдэг байгаа байхгүй. Тэгээд зөвхөн эхнэр хүн бүх гэрийн ажлыг хийх биш. Таны гэр бүлийн хүн чинь бас тодорхой хэмжээнд оролцоод таныг сулж өгөөд та бас өөрөө таныг утга учиртай болгодог тий чөлөө цагаараа ийм юм хийх юмсан гэдэг тийм цагийг гаргана гэсэн үг байхгүй. Бид нар цаг гаргах хамгийн чухал юм. Тэгэхээр энэ цагийг би яаж гаргах вэ? Ингээд цагийг гаргах гэж идэл нөгөө би бас энэ номдор цагийн хулгайчийн тухай ярьсан байгаа. Тэгээ цагийн хулгайч гэж юу вэ гэхээр бид нар ингээд эд хогшлоо ингээд алдах ч юм уу тий одоо уцаа гэдэг ч юм уу энэ тент ингээд юм хайсан ч юм уу эсвэл хин нэг нь одоо хулгайлцсан байх юм бол бид нар одоо бүрээ цагтаа танддаг үстэй. Миний нийт хөрөнгийг хулгайлчлаа гэд. Гэтэл бид нар өөрснийхөө үн цэнтэй хамгийн одоо том баялаг болох цагаа энэ хүн миний цагийг хулгайлчлаа гэж хизээч яах. Мэдэгддэггүй үстэй. Энэ юу илэрхийлж ийм ихээр цаг хугацаа гэдэг маань маш чухал баялаг болох үс нөөц гэдгийг ухамсарлахгүй байгаа байхгүй. Хизээ ухамсарладаг гэхээр маш хожуу буюу нас дээр гарсан хойно цаг хугацаа ямар чухал юм бэ гэдгийг хүн ухаардаг. Тэгэхээр залуу байгаа дээр 20-тай байна уу, 30-тай байна уу, 40-тай байна уу, 50-тай байна уу? Яг тэр цаг мөчөөсөө тэр өдрөөс энэ номыг уншаад эхлэнгүүт л маш их ухаарлаа авдаг. Тэгээд ухаарлаа аваад эхлэнгүүт тэгээд зоригтойгоор цагаа төлөвлөөд хийх ёстой юм а тэр өдрөө хийдэрхээр оройдоо унтахаас өмнө за би өнөөдөр мөн чих юм хийж чадлаа шүү та тий залхуу өрсөн ч гэсэн хийн гэсэн юм а хийж чадлаа шүү гэдэг өөрөө бахархал аваад тэгээд цаашаа энэ цагаа төлөвлөдөг, цагийн менежмент хийдэг тийм дадлыг бий болгоно гэсэн үг. Тэгэхээр миний одоо Монгол хүн болгоны уншаасаа, амьдралаас ухаарлаа аваасаа, цаг хугацаа гэдэг нөөцийг зөв удирдаасаа гэдэг чин сэтгэлийг өвөрлөж энэ номыг бичсэн байгаа. Тэгэхээр энэ номыг бүх үеийн хүмүүст санал болгож байна. Ном уншаад ирэхээр гэр бүлийнхаа хүнтэй номны тухай ярилцсан, үр хүүхдүүдтэй энэ номыг нэг уншаасаа гэдэг сэтгэл төрөөд хүүхдүүдэд ном унших дадалтай болгож эхэлсэн. За тэгээд хамт олонноор номын хэлцүүлэг хийдэг болсон. Тэгээд амжилтын клуб гээд номын клуб бас ажилладаг байхгүй. Тэгээд сардаа нэг удаа нэг номыг бүх талаас нь хүн өөр өөрснийхээ талаас уншичаад тэр номын өстө шүүсийн шахаж хэлцүүлэг хийдэг. Тэр хэлцүүлэг хийх үед тэр нөгөө хувь хүний хувьд маш том юм оюуны хөрөнгө оруулалт болтыг. Тэгээд олон жилийн турш хийж гин одоо хүртэл хийж гин. Сая энэ сар бол бид нар сэтгэл булаам эмхтэйгээ ном, дур булаам эмхтэй ном хэлцүүлэг хийсэн. Дараа сар бол би ингийн амьдралыг сонгосон гэдэг ном хэлцүүлэг хийж байна. Тэгэхээр миний эргэн тойрон, миний шавнар, манай харилцагч нар, миний үр хүүхдүүд тэр чигээрээ одоо ийм номоор амьсгалдаг болоо хувирчиж байгаа байхгүй. Тэр энэ бол одоо өөрийнхөө зүгээс оруулсан маш том хөрөнгө оруулалт гэж бодож байна. Тэгэхээр хүнд маш олон нөөцүүд үүдэг. Тэр нөөцүүдээс хамгийн чухал нөөц бол хүний тарих, оюун ухаан. Хүн энэ оюун ухаанаас ингээд сэргэлээд ирэхээр бүх юмыг бүтээж чадна, бүх юм ямар ч асуудалгүй асуудлыг боломж болгож харж чаддаг, зовлон жаргал болгож хувиргаж чаддаг. Одоо бэрхшээл байх юм бол тэрийг шийдэл болгох
Тэр бүх ухаан бидний энэ оюун ухаанд байдаг. Тэгэхээр энэ оюун ухааныг хэрэгтэй мэдээлэлээр цэнгэлж чадах юм бол за тэр хүн мөрөөдлөөр амьдарч болж байгаа байхгүй. Тэгэхээр энэ гайхамшигтай ном унших соёл бол амьдралын чинь маш чухал хэсэг. Одоо том охиныгоо бол ном унших дадалтай болгоод тэгээд охинтойгоо бас ном бичижсэн. Англи хэл сурах аргачлал гэдэг номыг бичижсэн. Тэгээд тэр ном бичсэн түүх нь одоо 100% тэтгэлэгтэй сурах бас том сэтэл нь болсон байх чийтэй. Тэгээд өөрийгөө олж нээж тийм ээ. Ингээд 16 тай хүүхэд ном бичнэ гэдэг чинь эссе бичиж тэтгэлэг авах аягүй сайхан одоо тийм боломж гарч ирж байгаа байхгүй юу. Дунд охиндоо бас ном унших дадлыг би болгосон. Тэгээ охин маань сайхан над руу уцаар ирээд би өөрийнхөө хайж байгаа одоо шийдэж чадах байсан асуудлаа энэ номыг уншаад шийдчихлээ. Сэтгэл санаа их өмүүлээд исэн чи би энэ номыг уншсан чинь сэтгэл тайван болчлоо гэдэг. Тэгээ хүүхэд байхад нь яг хэлдэг байсан. За би чамайг өдөр болго ингээл 30 хуудас уншуулаад байхаар чам дургу ээж магадгүй хэцүү ээж магадгүй. Тэг манай хүүхэд бүр нэг удаа хэлж ирсэн. Миний үеийнхэн ерөөсөн ном уншихгүй, манай ангийнхан ном уншдаг хүүхэд байхгүй. Гэтэл та намайг ном уншуулах гэдэг юм. Ном ямар хэрэгтэй ингээд нэг удаа бүр тэр өдөр болгон 30 минут унших тэр одоо ажлаас салхаад хэлжсэн байхгүй. Тэгээд ээж аав нь чиний хажууд үргэлж сууг байхгүй. Харин ном бол чиний хажууд үргэлж сууг байна. Тэгэхээр чи хүүхэд байх үедээ ном унших дадалтай болоод авч. Тэ амьдралд чинь баялаг маш олон үйл явдлууд болно, маш олон асуудлууд тулгарна. Тэгээд тэр асуудал тулгарх үед тэр хэрэгтэй ном уншчихаар тэр дотор чи шийдэл нь үйд юм аа. Тэгэхээр миний охин цаг нь болохоор ойлгоно гэж хэлж ирсэн. Тэг үнэхээр энэ цаг нь болоод оюутан болоод ингээд сурж хавцад одоо нөгөө ээжийн хэлсэн үг жинхэнэ орой дээр нь орж байгаа байхгүй. Тэг энэ нь бол бас хүүхдэд оруулж байгаа том хөрөнгө оруулалт бас хүүхдийн гаргасан амжилт байна. Миний бахархал болж байна. Тэг олон одоо 100 шавнар маань ном унших дадалтай болж байна. Тэгэхээр амьдрал өөрөө бас өгөхийн хууль дээр тулгарладаг. Та хэрэг өгөн тэр хэмжээр авдаг. Тэг өгөх одоо олон хэлбэрүүдийн хамгийн дээд хэлбэр бол оюунд нь оруулж байгаа бэлэг. Тэр рүүгээр амьсгалаад одоо тэрүүгээр ажиллаа ингээ хийгээ явж байна. За хөрөнгө оруулалтын төлөвлөгөө ингэж гаргадаг юм байна. Би хөрөнгө оруулагч болох юм бол тэх юм байна гэдгээд би бүгдийг нь боловсруулад яг тэр төлөөний дагуу явж байгаа байхгүй. Тэгэхээр бол номыг бол ном уншдаг соёл бол миний нэг хэсэг болсон. Тэгээ оройдоо нэг 30 минут гаргана. Хагас тунсаа өдөр бол бүр жаргаж уншина. Өөрийн гэсэн юм ном унших боломжтой. Тэр чинь заавал тусдаа өрөө байгаадах шаардлагагүй. Одоо унлахныхаа өрөөний нэг булан, том өрөөнийхөө нэг булантай тийг 50 орчим үрдүүлээд мэдээж үр хүүхдүүдтэй бидний хувьд чинь ингээл дуу чимээ ихтэй байгаад байна те. Тэгэхээр унтах цагаас нь 30 минутыг зориулдаад бүх хүмүүс унтсны дараагаар уншиж болж байгаа. Эсвэл бүх хүмүүс сэрхээс өмнө ээж хүний үед яг тийч цаг гаргадаг шүү. Тэгэхээр тийм цаг хизээ байна гэдгээ та өөрөө амьдралынхаа хэмнэлийг мэдчихэж байгаа юм чи. Тийч зоригтойгоор цаг гаргаад тэгэд эхлээд уншиж хахад ингээ ойлгохгүйсэн ч хамаагүй ингээл нам суудаг байхгүй. Тэгэл суугаал ижил тэр нөгөө сарнсан анхаарлууд чи эргээд төвлөрөөд яг бүрэн төвлөрөх үед чинь номны утга нь гараад ирдэг байхгүй. Тэгээ анх ном уншиж байгаа хүмүүсийн үед чинь уншаад би ойлгохгүй нэг байгаа байхгүй. Тэр юу илэрхийлж ийм гэхээр тэр ингээд ам нь ажиллаад нүдэн нь ажиллаад ингээд тэр текстийг уншаад байгаа ярина. Тэр цаад байгаа тэр тарих буюу тэр сэтгэл гэдэг байгаа юм нь өөр юм руу анхаарад нэгдэг болохоор ойлгохгүй байхгүй. Тэр ойлгох хүртлээр яг ингээд дадуулан үлдэхэд төвлөрөх чадвараа бас төрүүлж одоо хөгжүүлэх хэрэгтэй гэсэн үг. Тэгээ энэ номон дээр бас хэрхэн яаж төвлөрөх үү гэдэг арга аргачлалыг заасан байгаа. Тэгээ төвлөрөөд ирэхээр нөгөө тэр байгаа зүйлдээ 100% байж чаддаг. Тэгээ тэр цаг хугацаагаа тултал нь ашиглах тийм чадвар сурна. Тэр чадвараа дахин хийгээл ахаар дадал болгоно. Дадал нь үргэлж хийгдэл ахаар амьдралынх нэг хэсэг болчдөг. Яг тийм хувирлаар явдаг. Тэгэхээр миний хувьд ном унших бол ямар ч асуудалгүй. Тэгээд ном бол миний нэг хэсэг байдаг. Одоо бол 27 хоногт бол нэг ном заавалж уншиж дуусгадаг. Тэр нэг зовлон биш болгочдөг. Болгож одоо уншдаг дадалтай болсон гэсэн. Хэвлэмэл номын гайхамшигтай юм нь энэ дээр зурж бичиж болдог. За дээрэс нь бүрэн төвлөрөхөд нь тусалж идэг. За тэгэл зарим нөгөө номнууд биш үү? Цахим номнууд бол ингээд электрон хувилбараар ингээд байж идэг тий. Тэр үед ингээд бичиж тэмдэглээд хажууд нь
тэмдэглэх тийм юм гардггүй. Хоёрдугаарх нь ингээд электрон ном уншиж хахад хажуух нь баахан одоо тий мэдээлүүд орж ирээд ингээд сарничдаг. Бас нэг өөр арга нь юу вэ гэхээр сонсдог хувилбар байгаа тий. Сонсдог хувилбар бол ингээд хоол моолоо хийж явах ч юм уу өөр юм хийж явах сонсч болно. Гэхдээ тэр хэмжээгээр анхаарал 50% бурдаг байхгүй. Яг ингээд хэвлэмэл ном аваад бүрэн төвлөрөөд уншиж явах явцад яг ном уншилт чи өөрөө бясалгал болоо хувирчдаг байхгүй. Бүрэн төвлөрөө тэр шиг ороод яг тэр одоо номон дотор нь ороод амьсгалаад ингээ ирэхээрээ номын чанартай уншихад нь тусалдаг арга. Тэгэхээр энэ бол үнэхээр сонгодог аргачлал хэлмэл номыг унших нь. Номыг уншихдаа анх ингээ ном уншдаггүй байж ном унших гэдэг шүү дээ тий. Тэгэхээр бүр ямар ч хамаагүй мэдээллийг төрүүлж уншина гэсэн үг. Тэр нь өөрт нь хэрэгтэй ч юм уу сонирхол татсан ч юм уу тий. Энийг нэг уншаад үзэх юмсан. Одоо ер нь энэ нар ер нь яаж ажилт юм бол дэлхийн нараар тий астр одоо тийм ямар сэдв бэ те астрономийн сэдв байх юм уу одоо хуульч байд юм уу юу ч вэ яг өөрхөн сэдвэр нэмгэн ч гэсэн хамаагүй нийтлэлч гэсэн хамаагүй уншиж эхэлнэ гэсэн үг. Тэгээ баг багаар уншаал эхлээл нийтлэлт уншдаг байж байгаа. Нийтлэлэн дараа нь те өгүүлэг болоод өгүүлгийн дараа нь хуудас нэмэгдээд ингэж яг урсгаж өөртөө зовлон болохгүйгээр одоо ном уншина гэсэн үг. Тэрнээс ч огт ном уншдаггүй хүнд бол энэ нэмгэн ном ч гэсэн зузааданд орно. Тэгээд хүмүүс ингээд эхлийг нь уншичаад арыг нь унших юм бол үгүй яг өөрх нь хайж байгаа эрдэнэ дотор нь байж байгаа байхгүй. Ямар үед вэ гэхээр гүйцэд уншаад яг тэр явцад бол таны оюун ухаан давхар ажиллаад энэ танд хэрэгтэй шүү дээ. Энийг хайж исэн юм чинь хариулт мөн байна шүү дээ гэж ажилласан тэр цагт ном уншлах чанартай болно. Тэрнээс ч хүмүүс нэг тийм ингээд юм скандаж уншдаг ч юм уу эхлээд нь төгсгөл унших юм бол юу ч болж харахгүй. Нэг иймэрхүү юм байна гэдэг тийм дарааллыг нь ойлгох унших юм бол энэ ном унших шаардлагагүй. Харин ч уншихгүй байсан дэр байгаа байхгүй. Тэгэхээр өөрийнхөө хамгийн хэрэгцээтэй гэж бодож исэн энгийн өгүүлэлгээр эхлээл дараа нь яг хүндрээд яваад ирэхээр төвлөрч чадаад ирэхээр ном унших тэр чадвар нь аяндаа нэмэгдэж эхэлнэ гэсэн үг. Тэгэхээр ном уншихад бол оройтхгүй. Тэр хүн 40-тай, 50-тай, 60-тай байна үйл харгалзаад унших тэр дадлыг эрхэмлээд эхлэхээр гайхамшиг. Энэ бол ерөөсөө маш өндөр түвшний бас бясалгал болдог.